Аливаа улс орны засгийн газрын нэн тэргүүний үүрэг бол өөрийн улсынхаа иргэдийн эрүүл мэнд аюулгүй байдлыг хамгаалах, хангах байдаг юм аа. Одоо энэ Усан намсрын оюун эрдэнэ гэдэг энэ нөхөр бол одоо Монгол улсын их хурлын гишүүн болоод одоо 9 дэх жилдээ орсон байна. Засгийн газрын гишүүнээр ороод одоо 6 дахь жил рүү орохгүй явж байна. Бүхэлдээ бол энэ худал хуурам эхлэлтээр л одоо ажил хийж байна. Үндсэндээ бол одоо Монгол улсын иргэдийн эсрэг, эрүүл мэндийн эсрэг, аюулгүй байдлын эсрэг тасралтгүйгээр гэмтэр хийж байна. Энэ хүний худал ярих, хуурам эхлэх асар урт хугацаа шүү чинь 5-6 жил ерөнхий сайдаар одоо 5 дахь жилдээ орсон явж байгаа. Энэ урт хугацаанд эдгэрэн шүү дээ, Улаанбаатарын хотын хутааг дарах олон боломжууд байсан. Тэрийг хэд нугуулсан их хөрөнгө мөнгийг одоо идэд дуугаа дуусгачлаа. Тэгээ өдрөөс өдөрт хийж байгаа алхам болгоно энэ нээлттэй нийгмийг устгасан тийм үйл ажиллагаа чиглэгдэж байна л да. Энэ эрх хэрэгчлөө дарангууд руу явж гинэ гэдээ олон хүмүүс ярьж байгаа, олон сошиалоор ярьж байна одоо. Тэ ерөнхийдөө бол бүгд ингэж нэг ижил зүйл яриад байгаа. Гэхдээ энэ бол олон зүйлээр нотлогдно л доо. Зүгээр энэ гадаадын олон улсын байгууллагуудаас гаргаж байгаа судалгаагаар арчлын индекс, авилгалын индекс, энэ хэвлэлийн эрхчлөөний индекс гэдэг энэ хүний эрхийн индекс гэдэг бүгд унаад байгаа чинь энэ бол дарангуул. Энэ гадаад талаас харагдж байгаа дарангуул. А дотоод талдаа болохоор энэ хуульчилсан дарангуулыг бий болгоод байгаа юм л да. Энэ хуульчилсан дарангуулыг бол авторитар дарангуулал гэж нэрлэдэг олон улсын нэршлэр тий. Энэ авторитар дарангуул одоо яаж ирж байна гэхээр Монгол улсад ачсан нийгмийн өөрийнх нь одоо бүтц системийг устгах замаар ингээ бий болоод байгаа. Орон нутгийн бие даасан байдлыг устгаж байна. Тэ иргэний хяналтын засаглал буюу одоо хэвлэлийн эрхчлөөг устгаж байна. Энэ хэвлэлийн эрхчлөөг ганцхан сэтгүүл зүгээр бид нэр ойлгоод байдгийг үгүй. Энэ иргэний хяналтын засаглалаар тайлбарладаг. Сэтгүүл зүй бол энэ дотор бол байдаг л сегмент нь шүү дээ. Тэгтэл энэ чи бүхэлдээ бол иргэний хяналт тавьдаг, иргэн нээлттэй байдаг засаглалын тухай ойлголт байхгүй. Тэгэд энэ засаглалыг устгаж байгаа хууль эрх зүйн орчнууд удаа дараа тасралтгүйгээр үйлдвэрлэсэн гэдэг. Тэ? Ухаандаа иргэндээ айгүй халгаатай болсон манай хуулиуд. Эрүүгийн хууль, зөрчлийн хууль, хэв журмын ингээд бүх хуулиуд ингээд шүүн таслах ажиллагаатай хуулиуд бүгдээрээ иргэний эсрэг болсон. А тэгсэн мөртлөө нөгөө талдаа 2017 он 2019 онуудаас ингээд одоо Нямбатар өнөөдөр хотын дарга болцсон байгаа. Энэ хууль зүйн сайд байхдаа засгийн газрын гишүүн байхдаа өргөн барьсан хуулиудаар авилгал албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг ял завших хууль өргөн барьсан. Одоо бид нар санаж байгаа бол энэ анх Дархан уул аймгаас нэр дэвшижсэн сангийн сайд байсан Хаян Хэрва гэдэг нөхөр өгдөг тий. Эрдэнэс Монголын захирал очиод үйлдэл дээр сая долларын авилгалын гэмт хэрэг хийсэн шнэ чинь. Тэгээд тэр хүний анх ингээл 40 саяар торгоод өгсөн. Тэгээ одоо тэр нөгөө Ундрмаа гэдэг улсын их хурлын гишүүн байсан одоо Капитал банкны захирал дээр эзэн байсан тий 240 орчим тэрбум 270 гэж ярьдаг. Тэрбум эдэл уугаад дуусгасан. Одоо тэр нийгмийн даатгал төлөгчдийн мөнгө шүү дээ. Энэ чинь бол одоо улсын мөнгө биш, засгийн газрын мөнгө биш. Тий энэ хүмүүсийн иргэдийн мөнгө байхгүй. Ирээдүгөө баталгаажуулсан даатгалын мөнгөний хүртэл ингээд эдгээр хулгаад байна мэддэг. Энэ хүний сайн сайхны төлөө өгсөн одоо тэр ковидын өчтөчнөө хандлагч улсууд тий иргэдийн ингээ өгсөн хандив тусламжийг хүртэл хулгай хийжсэн. Эдгэрт хулгай хийдэггүй сэдв гэж байхгүй. Бүх юмыг хулгайлж байна. Бүх юм нь иргэдийн эсрэг байна. Бүгд үндсэндээ бол энэ засгийн газрын хийж байгаа алхам болгон одоо өөрсдийнхөө хулгай нуун дарагдуулахын тулд худал хуурмгаар Монгол улсыг сурталхуулганд автуулж байна. Тасралтгүйгээр хэд хэдэн тэрбум төгрөгийн ингээд янз янзын сурталхуулгын нэвтрүүлгүүд өдр хийж байна. Тэр байгалийн баялаг маялагийг тэгшгэн хуваарлж ирсэн дэлхийн ертөнцид түүх байхгүй. Хүн төрөлхтний түүхэнд тийм юм байхгүй. Социализмын, коммунизмын тэр 70 жилийн үед ч гэсэн монголчууд оролцсон шүү дээ, тий. Тэгш хуваарлтын зарчим руу орох гэж чадаагүй. Болоогүй байхгүй. Энэний төлөө өчтөчнөөнөр нь монголчуудыг алж хядаж Монголын тэг хэл, соёл, шашин бүх юм нь устгаж исэн. Одоо тэг ийм бузар будаага дахиад идэвхжүүлэхээ явж байгаа энэ засгийн газрын энэ муухай бусрам бодлогыг бид нар зогсоох хэрэгтэй. Нөгөө талдаа бол одоо арчилсан нам бол 25% л мандат авсан шүү. 42%-аас чинь та нарыг өмнөх хяналтаа тавьж чадахгүй байна гэж иргэд хяналтаа чинь сайжруулж өгсөө. Түүнээс та нарыг нэг тогоондоо ороод нэг хүнжлэндээ ороод энэ улс орны эсрэг солиороод яваадах гэж ерөөсө хинч сонгоогүй. Энэ Усан намсрын ган төмөр гэдэг хүн бол арчилсан намын эзэн биш. Энэ хувийн компани биш тэр сэтгүүлчтэй юу яриад байгаа. Чи одоо захирлынхаа өдөөс тэгж ярьдгүй үстэй. Чи захиралтайгаа гэрээ байгуулдаг үстэй. Энэ хэвлэлийн компани чинь гэрээ байгуулж байгаа чинь улс төрийн
намд хамаагүй энийг ялгаж солих гэж ойлгох хэрэгтэй. Энэ улс төрийн нам дотор явдаг үзэл санаа гэдэг зүйл бол хүн төрөлхтний хувьд бол хөгжил дэвшлийн хамгийн том хөдөлгөч хүч. Улс төрийн намын үзэл санаа, улс төрийн хүчний үзэл санаа гэдэг бол хийж болохгүй зүйлийн заагна. Тэгэхээр энэ нийгэмшүүлдэг, коллективизмыг үүсгдэг, энэ хамтарч үзэлтээр бий болгож байгаа хулгай дэрмийг одоо таслан зогсоож чадахгүй Монгол улс мөдхөн ингэж зогсох боломжгүй болох юм байна л да. За тэгээд бидний самбар мамрыг булаагаал дээрэмдчил байна лээ. Тэр дахиад ганц нэг бичлэгүүд нь угаасаа удахгүй би тавина. Тэглээгээд та нар зогсоохгүй. Нэг хоёр самбар булаагаад нэг хоёр хүнийг үзэл бодлоо илэрхийлэхийн зогсоогоо цаа чин өчтөчнөө хүмүүс бас энэ дээр чинь хилгнээд байж байгаа. Тэр хүмүүсийн хилэн улам нэмэгдэнэ. Тэгээ улс орны худал хуурмгаар өдөрддөг учраас энэ хүнийг зогсооё. Энэ дараагийн улс төрчтөн ч гэсэн айдаг, ичдэг болно. Улс төрчтэйгээ хариуцлага тооцдог улсууд дэлхийн ертөнцид хөгжил дэвшдэр гайхуулаад гайхамшигтай хөгжөө явж идэг. Хүнийхэн төлөйг бүтээж идэг тий. Хийсэн үйлдэлсэн бүх үйлдэлүүд нь хүнийхэн төлөө байдаг тэр нийгмүүдэд. Өнөөдөр улс төрчтэй хариуцлага тооцдоггүй улс нийгмүүд хаана байна гэдэг энэ хойд солонгос байна. Тэ хаан цацгал одоо үе залгамжлаад явж байгаа. Тэнд бол одоо хүн гэдэг иргэн нь бол тийч чинь тухайн улстай бол зүгээр л хэрэгсүүр болсон шүү дээ чинь. Өмч хүн биш байхгүй тэр чинь. Одоо энэ хойд Оросын холбооны улс байна. Путиний засаглал дарангууллын доор одоо нухчин даруулж байгаа шүү дээ энэ чинь. Путиний засаглал чи одоо 20 гаруй жил үргэлжилж байгаа. Улстай хамгийн их улс төрчтэйгээ хариуцлага тооцдог улсууд хаана байна гэж бид нар бүгдээрээ бод. Япон улс байна. Хамгийн олон засгийн газар огцруулдаг. Өнөөдөр Япон улс хөгжлөөрөө тэргүүлж байгаа. Япон улсын засгийн газраас нь болон төр захиргааны байгууллагуудаас нь хийж байгаа үйлдэл болгоно иргэнийхэн төлөө байдаг. Иргэнийхэн аюулгүй байдлын төлөө байдаг байхгүй. Тийм учраас бид нар улс төрчтэйгээ хариуцлага тооцох тусам улс төрчд мань хариуцлагатай болно, биднээс айдаг болно, ичдэг болно. Тэгээ ёс суртахуун дээшлэн тийм ээ мөрийн хөтөлбөрийн төлөө бас ажиллаа хийдэг болно. Юу дуртайгаа яриад идэг тийм улс төр гэж болохгүй. Өдөр болгон архиугаас шалтчаа босоод ирдэг юм уу? Эсвэл өдөр болгон их нэртэй зодуулчаа босч ирдэг юм уу? Юу дуртайгаа өглөө болгон өөр сэдв яриад иж болохгүй. Тэгэхээр ийм зүйлүүдийг эсэргүүц зогсохгүй бол Монгол улс дарангууд руу орох гээд байна гэдэг үндслээр энэ иргэдийн гар үсгийг цуглуултаа явж байгаа юм. Тэгээ манай миний өөрийн хувийн пэйж хуудасд Оюнбат Шонхор гэж байгаа. Тэгээд тэн дээр идэвхтэй явж байна. Үнэн яриагээ пэйж хуудас байна. За YouTube дээр одоо үнэн яриагээ пэйж хуудас байна. Энэ хуудасуудаар бид нар одоо үзэл бодлоо илэрхийлээд явж байгаа. Энэ дээр сошиал хаягнууд нас байгаа. Тэрүүгээр ороод бас иргэд цахимаар бас саналаа өгж байгаа. Тэгээд тэнд идэвхтэй нэмэгдэж орохыг бас уриалж байна. За эрт 3 дахь өдрөөс эхлээд бид нар худалдааны төвүүдээр бас үйл ажиллагаа өргөжүүлэх гэсэн бас бодолтой байгаа. Ер нь бол 3 сарын 15-ны хүртэлх хугацаанд одоо нөгөө хаврын чуулга эхлэхээс өмнө өдрөөс энэ гарын үсгийн ажиллаа нэлээд эрчимтэй хийн гэсэн төлөвлөгөөтэй явж байгаа. Манайх бол одоо эрхчлөөний үзэл санаан дээр нэгдсэн залуучуудын нэгдэл буюу эрхчлөө төв гэж байгаа тийм. Эрхчлөө төв мод цамхаг төв гэж тийм төв байгаа. Би бол одоо өөрөө үүсгэн байгуулах гишүүнчлийнх нь хүн байна. Тийм. Одоо энэ жагсаал хэдэн хоног үргэлжлэх вэ? Ер нь бол 3 сарын 15 хүрэх байхаа. Энэ хаврын чуулган эхлэлт бид нар бас энэ ажиллаа тасалмааргүй байна. Тэгээ. Энийг ингээд хараа хүмүүс ингээд доромжлож хараад байгаа. Энэ доромжлол шихгүй. Улс төр ч юм бол тэ улс төрт орохдоо иргэний их олон ирэхээс татгалздаг юм. Сайн дураараа. Хэнийг ч хүчээр улс төрт оруулдаггүй байхгүй. Хувь хүн иргэн хүнлүү ингэж халдах юм бол энэ буруу. Дэлхийн нийтээр шүү дээ тэ иргэдийнхээ эсрэг гэмт хэрэг хийж байгаа иргэдээ үл аашааж байгаа тэ 800 700 800-аар өхүүлж байгаа улс төрчдийг бол 9 шидээр нь доромжилдог, дайрдаг, тэгж яагаад огцруулдаг, сольдог, тэгж хариуцлага тооцдог байхгүй. Энэ бол доромжлол биш. Улс төрч хүн бол улс төрт орохдоо дахиад хэлье. Улс төрийн олон хувь хүний иргэний эсрэг татгалцдаг. Энийг сайн дураараа хийж байгаа байхгүй. Хүчээр улс төрт ороогүй. Нэгд сайн дураараа орчоод шалчганаад байж болдоггүй. Тэгээ нэг хүнд байна, бэрх байна. Амаргүй цаг үе энэ ийм шалчгансан үг бол улс төрт бол байдаггүй. Тэгэхээр ийм үг хэлж байгаа улс төрчтэй өдөр болгон хариуцлага тооцох гэж улаардаг иргэд байх юм бол тэнчнээс дараа нь ичдэг болно, айдаг болно. Тий. Амархан зүг рүү очиж байгаа юм бол тэр гэртээ очиод байж л тэр хинтийн бэрхтээ очиж галаа төлөөл амьдрал та тийм. Тэгэл болоо штэ. Бидний чинь энэ одоо гуйх шаардлагагүй байхгүй. Энэ чинь бидний өмнөөс ажиллаж өгье гэж өөрөө гуйж гажсан хүн бохгүй.